Өглөөний мэдрэг үзэгчтэй их өглөө ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор за Монголын уртын дууны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баяр Эрдэнэ, за Монголын уртын дууны холбооны бас удирдах зөвлөлийн гишүүн Оюун Туяанаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргий. За өглөөний мэнд төргий үзэгчтэй мэндэ. Энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр Монголын уртын дууны холбооны 20 жилийн энэ жил тохиож байгаа гэдэг чинь за ойгоо тохиолдуулаад их Монголын шуранхай гэсэн хүндэтгэлийн тоглолтоос зохион байгуулж байгаа юм байна. Тоглолтын талаар яриагаа эхлэе. За ер нь олон ажил бид энэ жил 20 жилээ ухтаж амжуулсан. Тэрний маань нэг одоо гол ойн хүрээнд хийгдэж байгаа том ажил энэ их Монголын шуранхай тоглолт одоо эх 5 дахь өдөр 18 тий 18 цагаас 23 гэсэн үг шүү дээ. Монголын үед эдийн соёлын төвөөрөнд тоглох гэдэг ингээд бэлтгэл ажлыг явагдаад маш олон уртын дуучид цуглах учраас бас нэлээд нүсрэг тоглолт болох маягтай. Тэгээд дурны бид хүмүүс манай өдөр зүйлийн гишүүд манай уртын дуучид бүгдээр хийчээгээд идэл ажил одоо нөгөө хавал зайлуу нөгөө тайзны уу яах гэж аливаа нөгөө тэр нь орж гарахтаа яах юм энэ гэж одоо эд яриа уурсан уран бүтээл уурсан юм сайхан өдрүүд болж байна доо. За уртын дууны холбоо гэдэг жбайгаа ер нь нийт хэдэн гишүүнтэй вэ? За яг манай хөрн уртын дууны холбоо гэдэг манай 2003 онд ахад үүссэн. Тэгээ одоо энэ гишүүнчил бол нэлээд байна. Уртаа дуучид гэдэг чинь одоо бидний үеийн сурж ирсэн үеэс нэлээд одоо яасан энэ яг одоо яах юм 300 хотлоо гарan одоо мэрэгжлийн болон ардын яс уртын дуучид байна. Тэр бүгд одоо холбооны гишүүн гэж явдаг. Тэгээ манай чи хийж ирж болно. Гадаадын иргэн нээлттэй төрийн бас ахал учраас. Тэгэхээр одоо бас нэлийн 500 гаруй энэ ч юм гишүүн болоод байгаа бах. Яг за тэгэхээр энэ олон сайхан уртын дуучид маань нэг дор нэгдээд ингээд 20 жил болсон байна нэг мэдгэнэ. Зүгсэн байгуулсан цагаас нь одоо бид охин амжилтгч явсан юм учиртай. Тэгэхээр ерөнхийдөө уртын дуу яг хизээнээс яаж өссөн гэж байдаг бай түүхэнд. За яг уртын дуу маань ер нь үүсгэр дөрвийн өрөө гурлаад байгаа гэсэн. Ер нь янз бүрийн одоо судлаачдын яриа байдгийг. Ер нь одоо хүн үүссэн цагаас хойш нөгөө ан аваа дуудлага муудлага юмнаас үүссэн ч гэж ярьдаг. Тэр хүн нүвийн хааны үеийн хоёр одоо тэр гүнжийнхэн домог байдаг. Тэр хоёрыг одоо бас нэг чонтой холбоотой. Чонын одоо уйлах дууг тэр одоо хүмүүс дуурайдаг бас уртын дуу үүсэж энэ төр гээд янз бүрийн яг цаг хугацааг нарийн тодорхойлох арга бол мэдээж хэрэг байхгүй шүү дээ. Ямар ч гэсэн бол яг судлаачд энэ төр хүмүүсийн ам яриагаар бол 13 дугаар зууны үед уртын дуу маань одоогийн одоо төрхөө бол олдсон байсан гэж яриад байдгийг. Яг одоо Чингис хааны тэргүүд шарварны эргээр явж явахдаа тэр эртний сайхан гэж уртын дууг тэргүүд дуулаа явж исэн гэдэг энэ төр тийм домог яриа байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол нэлээд нэн эртний бараг хүн үүссэн цагтай одоо холбоочлоод судлаач нар тэр үзэх гээд байдгийн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд гол зүйлтэй яриа байх. Ингэж бододгийн тэгээд одоо бол сонгодог хэлбэртээ ороод ингэ явцсан юм. Дэлхийн түмэн улсны одоо Монгол түмний ч гэсэн олон зуун жилийн одоо үндэсний том бахархал ийм л одоо дууны урлаг шүү дээ. Тэгэлгүй яг хоо. Тэгэхээр оюун танаас за уртын дуу гэхэлэр одоо эртний сайхан гэдэг шиг одоо цөөхөн эдэн уртын дууг нь хүмүүс ингэж мэдээд идэг. За ер нь уртын дууны урын сая ер нь хэр баялаг юм. Манай Монголын уртын дууны урын сан бол ариун. Яг одоо нэг олон түмэндээ түгээгдээд хүмүүсээ одоо чихэнд чимхтэй сонсголонтой те түгээмэл болсон дуунууд нь болохоор замп төв хэрлэнгийн барья за бэсрэг уртын дуу тоглох хөөхөн халуунч гэдэг юм уу ингээд байгаа боловч уртын дуу маань бол одоо баруун Монголын зүүн Монголын төв халахын за боржхон тэгээд баян бараатын ингээд дотор нь бол маш олон байгаа. Тэгээд яривал одоо баян үлгээ урианхаа гэдэг ингээд бүх газрууд ч уртын дуутай шүү дээ. Тэгээд тэр болгоны бол онцлог нь өөр. Тэгээд уртын дууны холбоо маань энэ жил бас 20 жилийнхаа хойд зориулаад
21 одоо аймагта дээр нь одоо Налаах, Багнуур дүүрэг гээд одоо салбар холбоодууд байгуулаад за тэр дотроос болохоор дунд говь, өмнө говьих за одоо саяны ярьсан Баян үлгийн гээд одоо уртын дууны одоо салбар холбоодууд маань маш сайн ажиллаж байгаа. Тэндээс одоо Ариун зул гээд охин маань одоо бас Урянхан ардын дуугаас бас олон түмэн түгээхээр нэлээд төлхөө ажиллаж байгаа. За уртын дууны холбоо маань бас сая энэ жил бас нэг төсөлд шалгараад одоо бүсчилсэн 5 одоо уртын дуу гаргаж тэндээ одоо яг аймгийн онцлог эртний одоо дуулж ирсэн усуудын дууг уран сангийн баяжуулж одоо ямар уртын дуу илүү одоо зөв сайхан дуусан бэ гэдгийг нь одоо манай уртын дууны эрдэмтэн судлаач багш нар маань энэ одоо 5 бүсчилсэн ном хийсэн. Тэрний нэгэнд манай Баяр Эрдэнэ маань одоо өөрөө ороод явж байгаа. Тэгээд түрүүний Баяр Эрдэнэ үгэн дээр нэмэт хэлэхээр уртын дуу нэг бол ерөнхийд нь бол 13 дугаар зуунаас эхэлсэн. Тэгээд тэрийг яагаад ямар хэлж байгааг бол одоо түрүү хэлсэн Хятадын В хатан гэж байсан. Тэгээд В хатан гэдэг хүн маань болохоор тухайн үед одоо дайн тулааны үед Монголд олслогдоод Монголын баатрын одоо хэргийг олж ирээд тэгээд одоо нөгөө монголчууд чинь нөгөө орон цагаар дууга дуулаад тэр дууг нөгөө Хятад хүн чинь хэлийг ойлгохгүй болох тэр чинь одоо яадын чонны урилгатай адилхан тэгээ одоо нөгөө бид нар чи нөгөө ширэн хүнжил нөмрөө дунтдаг байлаа шүү дээ. Дэлхийн хүнжилнээс чи нэг малын тийм ихэн үнээр хангалаад тэгээд нутаг орноо санаад тэгээд тэр хүн чинь одоо манай тэр Монгол баатарын 2 хүүг гаргаад эцэг нь одоо гэрээ хийгээд тэр хатныг аваад явахад тэр Монгол баатар маань бол одоо 2 хүүхдээ өгөөгөө авч үлдээж явсан. Тэгээд тэр хүн маань эргээд Монгол нутгаа бас өөр хүүхдээ санаад тэгээд энэ одоо тэр В хатын домог гэдэг дээр энийг дурсан бичсэн. Тэгээд тэрийг үндэслэж одоо 13 дугаар зуунаас одоо үсэлтэй гэж байгаа. Тэгээ ер нь бол манай уртын дуу бол нэлээд түгээмэл явж байгаад нэг хэсэгт бас жоохон юм нэг орхигдсон байсан. Тэгээд 1986 87 оноос одоо манай Хөдөлмөрийн Баатар 100-ны манлаа дуучин Нор Банц багш маань багшийн их сургууль дээр уртын дууны анги гэж анх байгуулаад тэнд одоо ханд суран одоо манай алдарт уртын дуучин Дэлгэр багш маань Гавьяат Дэлгэр багш маань гэдэг ингээд 3 хүн сурж ирсэн мэлээ. Хоёр дахь нь тийм. Хоёр дахь нь болохоор манай энэ Гавьяат багш, Чулуун цэцэг багш маань, соёлын тэргүүний ажилтсан Тасцэрмаа багш нар маань ингээд сурж ирсэн. Тэгээд тэр үеэс эхлээд бас уртын дууны холбоог байгуулъя гэд бас ярилцаад тэгээд бас анхны улсын хэмжээний уртын дууны уралдааныг явуулж агаад орхигдоод тэгээд 2003 оноос одоо аль бие усны там тэмдэгтэй болсон. За миний хувьд бол 2018 оноос соёл урлагийн их сургууль сурж байхдаа одоо манай холбооны тэргүүн Батул багшийн үед одоо Тасцэрмаа багшийн одоо миний нэрийг үг дэвшүүлснээр уртын дууны холбооны одоо анхны дэд тэргүүн гэдгээр одоо сонгогдож ажилласан. За 2022 онд болохоор зэрэг одоо манайх шинээр бас хуралдаж бүрэлдэхүүн хийгээд одоо тэргүүнээр маань Монгол Улсын Гавьяач Өчгсөн Батэрдэн за гүйц сахирлаар Цэрэн давг гэдэг нэг сайхан залуу уртын дуучин ажиллаж байна. Баяр Эрдэнэ маань энэ холбоонд болохоор зэрэг одоо 20 жил одоо гүйц сахирлын хийгээд уртын дууны холбоонд одоос удирдах зөвлөлд нь ажиллаж байгаа. За тэгээд бид нар уртын дууны холбоо байгуулагдсан цагаас одоо шинэ бүрэлдэхүүн те удирдах зөвлөл хийснээр бас их зөв сайхан менежмент зохион байгуулалтаа яваад Төрөнбай хийсэн 21 аймагт одоо удирдах зөвлөлтэй 21 аймагта дэд тэргүүнтэй болоод өнгөрсөн жил 23 онд одоо анхны уртын дуучдын анх дахь одоо спортын наадмаа зохион байгууллаа. За уртын дууга ургах нартай огтяа гэдэг одоо Монголын уртын дууны одоо цаашдын уртын дууны өдөртөө бодох зорилготойгоор энийг санаачилж өнгөрсөн жил одоо 300 гаруй уртын дуучид маань нэгдэж төв талбай дээр уйлхан замт твийн наран за олонгүй далаа гэх мэт одоо 4 сайхан дууг дуулж олонний хүртэл болгосон байгаа. За мөн энэ жил бас Доронтой аймагт бас алдарт уртын дуучин Дамчаа агсны нэрмжит Хэрлэнгийн байраа улсын дууны уралдаан болсон. Энэ улсын дууны уралдаан маань мэрэгжлийн уртын дууч төдийгүй одоо дээр нь ардын авьяастангуудынхаа дунд цохиогдсон мөн говь шанхын уралдаан Өмнө Говь аймагт боллоо. Гэх мэтчлэн одоо байнга одоо жил орхон одоо 5 бүсчилсэн бүс нутгуудаараа энэ уртын дууны удамж сайхан улсын уралдааныг одоо явуулъя гэдэг ийм сайхан зорилт тавиад ажиллаж байгаа. За тэгэхээр яг одоо энэ хөглийн ярилцлагын нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй зориулаад нэг уран бүтээл зориул. Ямар уран бүтээл зориулах вэ? За Баяр Эрдэнэхээ дууг явуулъя гэж бодож байна шүү дээ. Энэ миний ч бас нэлээд олон клиптэй уртын дуу байдаг юм аа. Тэгээд яг энэ жил сая яг цагаан сарын өмнөхөн цаас төчрөн уртын дуу хайрхны магтанд дуулсан Орон чим гэж уртын дуу. За тэгээд хоёулаа борхны дуулдаа ногоон дарах гэж ардын дуу хоёрыг бас тийм эвлүүлэг маягтай болгоод ингээд бас хүмүүстэй арай сонирхолтой хүмүүс одоо бас борхны дуунууд учраас хүмүүн олон маань бас их залбирч хүлээж авах гэж ингэж
бодоод энэ хоёр дууг би нийлүүлээд ингээд дуулцыг хүмүүс өөрийн нэг дуу гэж ойлгоод байгаа шүү үгүй л дээ. Эхэн дээр нь орон чим гэж 33 бадаг тэр завхны автан сумын харьяа тэр 19 дэх зууны одоо урьдчилан өмнөх хөл тэр шагдар жав хэмээх шагдар гэж одоо агуу хүн зохиож дэлгүү хологтоос бас 10 найсан. Тэгээ та нар энэ дууга дуулж явбал аливаа сайхан зүйлтэй уулзраад байгаа байна гэж одоо дэлгүү хотогт хэлсэн гэж саяхан одоо тэр хиний богдорчхийн арман дээр байна лээ. Тэгээд энэ дууг л одоо шинэ нур бүтээл энийг л одоо хүргэе. За тэгэхээр үзэгчтэй зориулаад одоо чинь Баяр Эрдэнэ за 2 дууны эвлүүлэг юм байна. Ногоон дарих Орон чимэг гэсэн 2 уран бүтээлийг хүргээд эргээд цэцэд байлц.
Уртын дууны холбооны 20 жилийн ой зориулсан Их Монголын шуран хай уртын дуучдын нэгдсэн тоглолт. Монгол улсын ардын жүжигчин ахмадууд, өнөө цагийн шилдэгүүд болох Монгол улсын гавьяатууд, соёлын тэргүүний ажилтнууд, уртын дууны өв солийг заламжлах шинэ үеийн залуу уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтод та бүхнийг урьж байна. Алсын цэнхэр уусан суудлаа засаж шагнадаг, алмайрч унсан манан үйл яргаж өндийдэг. Уянга гişгэндэн багтсан энэ жаахан замбуулан уртын минь дуунд багтаж нараа бүү ээлж ирэгдэгэ. Их Монголын шуран хай уртын дуучдын нэгдсэн тоглолт. Монголын үлдэрч нэвлийн соёлын төв ордонд 2023 оны 2 дугаар сарын 23-нд 18 цагаас. Нэвтрүүлэгт хамт тоглогч та бүхэндээ баярлалаа. За дөнгөсөө та бүхэн дуучин Баяр Эрдэнэ уран бүтээлийг хүлээн аван сонслоо. За Их Монголын шуран хай гэдэг тоглолт маань 2 сарын 23-нд 18 цагт Монголын үндэсний үйлдвэрчний эвлээ соёлын төв ордонд болох гэж байгаа. За тоглолтод яг ямар уран бүтээлчд оролцох вэ? За манай уртын дуучид бол ер нь нэлээд хөрвөх чадвар сайтай гэж ярьдаг. За бидний дундаас төрсэн уртын дууч, уртын сайхан дуугаач дуулна, ардын сайхан дуугаач дуулна. За одоо нийтийн дуу, зохиолын дуугаа яриад байдаг. Энэ талын ч одоо олон улсын танил болсон залуучууд байна. За одоо попурлыг ч одоо танил болсон сайхан залуучууд зөндөө. Энэ эдгээр одоо бас гоцлолоор бас нэлээд төлхөө орвол. Ягаад гэхээр энэ чинь эрдэгч үзэгчтэй бас нэг сайхан байлгах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэлгүй. Тэгэхээр тэр энэ тал руугаа нэлээд ажиллаж, айл талаас нь ингээд ер нь уртын дууч юу чаддаг юм бэ гэдэг. Одоо манай барууд амтлын болгон эрдэнэ чинь уртын дууч юм шүү дээ. Жишээлбэл тий. Тэгэхэд чинь одоо тэр чинь илгэлээр одоо тэр маань хүртэл орно. Тэгэхээр ер нь уртын дуучид гэдэг бол асар их авьяастай мэдрэмжтэй. Тэгээ ер нь тал руу хөрвөх чадвар сайтай. Ийм одоо байдаг талыг, давуу талыг бид бас нэлээд харуулна гэж ингэж үзэж байгаа. Одоо энэ нэрнүүд байна л да. Одоо тэгээд энэ ерөнхийдөө бол одоо ардын жигчин гавьяатууд одоо шаргууган ардын жигчин маань байж байгаа. За тэгэл явсаар гол эн чинь хичнээн гавьяат байгаа юм. За тэгээд л одоо нэг орчин цагт манай нэг ванзрагч жахва сайхан үрийн туяа. Тэгэл одоо улсын сайхан залуучууд зөндөө байна. Одоо тэгээд энэ орон тэгээд одоо харин гадагшаа утаар чинь алтан жаргал хоёр бурмаа хоёр бол одоо хоёр уртанд дууч маань гадаадд тоглолтоор явж орж чадахгүй бусд нь ер нь бүгд дашны энтергээд одоо ер нь дандаа ийд одоо хүмүүсийн сонирхож дуугаа сонсох дуртай олон сайхан залуучууд бүгдээрээ дуулнаа л гэж ингэж л одоо олон эрдэнчимэг байна тийм ээ. Манай үүнээс гадна бас юу юм л да. Үе үеийн ахмад дунд залуу үеийн төлөөлөл болсон уртын дуучид, ардын жүжигчид гавьяатууд маань нэрж дуулнанд. За ардын жүжигчнээс манай шархуу багш Чимцээ багш маань одоо сайхан албаны түгээл одоо хүмүүний урсгал юм сайхан дууга барина. За тэг хөдөө орон нутгуудаас ирж байгаа аймаг театрын уртын сайхан дуучид маань ирнэ. Ардын авьяаснууд маань орно. Яагаад гэвэл нэг уртын дуу гэдэг утгаараас олноороо бас төрөө өөрөө ч хэлсэн олон түгээгдсэн түгээгдээгүй шин сайхан дуунуудыг бас дуулж сонирхуулна. Үүний зэрэгцээ бас орчин цагтаагаа хөл нийлүүлээд дуулж байгаа залуу дуучид уран бүтээлч нар маань бас оролцсноо. Тэгэхээр 20 жилийн түүхт Монголын уртын дууны холбоо гэж байгаа анх үүсгэн байгуулагдчихсэн түүхээс нь хаваалцаад. Би 1998 онд соёл урлагийн сургуулийг уртын дуучны мэргэжлэр Монгол Улсын гавьяа гэж дэлгэр гэж дагах шиг авдраханд төгссөн. Тэгээд төгсчөөд би нэг бодоо явуулдаг гэсэн. Тэгээд чи бүхэн Монголын үндэсний холбоо байгуулагдаад л их сон гоё ажиллаад гоё харагдаад байхгүй. Тэгээд нэгэд хоёрдугаарт нь бол энэ төрийн наадам метр төр ёсны уртын дууны улаан жил бас надад тийм
яагаад ч бас гадагдаад байгаа юм чигээр манай уртан дуучид хоорондоо яриа л энэ төрийн наадам ямар ч магад угаараа хэлдэг боллоо энэ төр яриа бол. Тэгээд цагдаагаас болж 2 жил ажиллаад 2000 онд одоогийн үндэсний урлагийн театр тухайд улсын ордон төгсөж болгож ирдэг байсан. 2006 онд үндэсний дуужин эрдмийн жол болоо тэгээ саяхан намайг ажиллана би 10 жил ажилласан. Гартаас хойш бол юу болсон. Үндэсний урлагийн театр гэдэг ингээд нэрээ 3 өсгөчөд байгаа юм. Яахгүй тэгээ тэнд дуусна уртан дуусна орох тийм аз тохиож тэр чинь бол том госго өндөртэй том байгууллага шүү дээ Монголын ардын урлагийн. Тэгээд одоо дөнгөж сургууль төгсөн удааг байгаа 20 хэдэн залуугийн тооховд өндөө нэхгүй шүү дээ. Тэгээд доторд нэг бодлоо яваад байдаг. Тэр бас өмнө яг хиний норбоц төгш маань уртан дээр нийгэмлэг гэж байгуулагдж байгаад тэгээд тэр нь бас нэг ерөнхийдөө бас үйл ажиллагаа жоохон тасалдах маягтай болцсон байсан. Тэгээд чуулгад байж байхдаа нэг өдөр би ингээл хэд ингээл харж байгаа чинь эдэн сар боллоо. Тэгээд ерөнхийн тандахгүй гэж төвшин зурлахтаа хэлэхгүй хэлж. За нэг хэдүүлэн ийм байгууллага явах. Тэгвэл ах нь бол одоо ч асуудал гэдэг юм чинь татах чинь. Ардны чигтвчээр халахтаа. Тэгээд дэлгэр өгч нь бол мэдчихсэн. Дэлгэр өгчтаа тэгээд дуран ярьж. Тэгээд дээр нь манай Батунд найз бид нэг гавьчих бодвол. Тэгээд найзтай ягаа. Тэгээд бид дөрөв ерөнхийд нь манлайлаад тэгээд уртан дуучтайгаа ярилцаад тэгээд уртан дээр холбоогоо үүсгэн байгуулах хурлын. Тэшнээ санаадгүй болсон юм аа. Би андуураг бол ми төрсөн өдрөөр хардаг билүү. Хурал нь үүсгэн болох хурал нь. Үндэсний урлагийн театр одоо найрал дууны өрөө 28 толгож байдаг. Тэнд одоо энэ тэндээс одоо Улаанбаатар нийслэл ажилд амьдардаг мэргэжлийн урлагийн байгууллага уртан дуучтай цуглуулад чуулгын чинь бас олон уртан дуучтай байсан юм чи. Тэр хэдэг асуулгаж жагаад тэгээд үүсгэн байгуулах хурлаа гэдэг. Төрийн бас байгууллагын хууль бас тэр үед нэг айхтар төгөлдөрж ягуу. Одоо би чинь улсын бүртгэл одоо байгуулдаг байсан бахан. Хуульч юмдаа бүртгэдэг. Бүртгэх гэж бид нар ч нэг юм сайн мэдэхгүй. Хэд хоног юм болдго юм аа чинь. Тэгээд одоо нэг юм болоо. Тэгээд хамгаалтанд аваад бид нар чинь тэгээл одоо анхныхаа тэргүүний төвшин жаргалахыгаа сонгоод тэгээд гүйс захирлаар би томилогдоод тэгээд өнгөрсөн жил 11 сард тэгээд төвшин жаргалахын дараагаар Батууд гавьяат манай одоо 10 задтай том ах маань одоо бидний хамгийн том мэргэжил уртанд очсон одоо дэлгэрэгч юм ах маань одоо бас бурхны орж орсон. Тэгээ аргагүй бид нар чинь одоо бас холбооны тэргүүнг болцсон учраас дахид зохион байгуулалтанд оруулаад тэгээ Баатардмыг сонгосон. Тэгээ би 20 жил ажиллажлаа. Одоо бол залуучууд өнөр одоо дараа үеийн залуучууд та нар одоо ачаах хурж ирсэн тэгэрээ. Ах нь үүс захирлаа хаачлыг өгөө. Гисээр байгаа тэгээд нэг өгөөд гсэн чинь Говастан өдөр зөвлөлтөө бас нэг байхгүй болохгүй байна. Ингээ үлдчихээд ингээд байгаад байгаа. Тэгээд одоо төвшин жаргалах одоо манай ардын чигч нэргүй ихч эднэр маань бүгд л одоо чимээгч бүгд л эднэр маань чулуунцаг гавьяад тохойд үүсгэн байгуулахад гар үе оролцож анхны өдөр зөвлөлийн гişүүдээр сонгогдож ингэж одоо яаж яасан бол одоо гол нөмөр нөлөг болж байдаг энэ шагалдар цолтой энэ сайхан хүмүүс маань тэгээд тэр чинь ямар ч яасан гол алдахгүй сайхан юм болохоо сайхан налаагаа сууж яадаг. Залуучуудаас нэг цуглаан болох хамгийн том залуучуудаас манай алдарт гоо төр идэрхээ зэрэг залуучууд ч юм уу тэгэл томчууд ирсэн байгаа гэж дараа шүү дээ. Их мэдлэг ингээ нэгээр сайхан эвсэг уртан дуучид гэдэг маань бас одоо их сайхан дэлгөөн ариосны хүмүүсээс нэг арай өөр төлөв жанртай байдаг юм шаарддаг юм. Аваас нэг төлөв жанртай байна уу манай сая өдөр зүйлийн гэж хэллээ нөгөө спортын наадам болоод нөгөө ардны чичийн гавьяатууд нэг багийн дараа тавьчихгүй юу. Тэгвэл эдгээр чинь хоорондоо шалтгаан бас үзэж байдаг чинь. Одоо 4 сар 7 жил болохоор явна л да. Их мэдлэг гэдэг өдөө жил 20 жил бас нэлээ юм ээж анхны үүсгэн байгууллагад бид төр төсний одоо тэр уртан дээр олон жилийн сэргээ тал дээр төвшин жаргалах тэргүүтэй өдөр зүйлийн гişүүд бид нар бол нэлээ ажиллаж анхныхын дөржтөг гişийн уралдааныг зохион байгуулад. Ингээд бас 20 жил бас нэлээдгүй юм хийж бас овоо ив зүйндээ орсон. Одоо бол Батэрдэн тэргүүн сонгогдоод бас нэлээ сайхан ажиллаж байна. Дунд нь урт насгой доктор ЮНЕСКО-г урт нассан гэдэг одоо дэлхийн өвд Монгол соёл урлагийг бүртгүүлэхэд онцгой аваа явуулсан. Энэ ах маань бас нэг хэдэн жил манай холбооны тэргүүнээр давхар ажилласан. Ерөнхийлөгч гээд бид одоо юугаар яагаад тэгэхээр том сайд байсан том хүний чинь нөмөр нөлөг гэдэг бид нар бас гэж чухал. Бас ядаж ажил хийгээ сурцсан тэр чинь бид нарт юу зөвлөхөв тий. Би чи үсгийн боловсруулалтаас ах болоод тэгэл би нэг одоо нөгөө орчин үеийн цонхор гэж яддаг шиг биднийгээ дагаж
цүнхөр явж ижил нэг юм жоохон сурлаа шүү дээ. Тэгэхгүй бол ямар юм аах вэ? Ингэж л одоо холбоо маань 20 жилийн юм үзэж тэгээ одоо бол бидний дараагийн үе бид нар дунд үе тийм ээ. Залуучууд маань одоо цариндаг үеийнхэн маань одоо зоч байгаа үрээд ингээд. Ингэж одоо гол зорилго бол бид нар чинь энэ уртын дуу гэдэг энэ агуу дууны их урлагийг хойж үедээ нэр дэвтүүлээд гэж өгөх. Тэгэлгүй. Гол ажил юм шүү дээ. Одоо үндэсний энэ том одоо урлагаа одоо хойч үедээ бас өвлүүлж үлдээхийн тулд холбооны зүгээс яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Ер нь бол уртын дууны үндсэн зорилго одоо бол уртын дуу өвлөн дэлгэрүүлэх, цодон сурталчлах гэдэг тийм гол одоо агуулга ийм юм явдаг. Тэгээд тэр 4 оюун тэр 5 бүсийн ном харлаа гэж байна шүү дээ. Энэ дээр чинь бид нар нөгөө юм мартагдах гад байгаа уртын дуунууд болжгүй мартагдсан сэргийг алга болчих гээд шүү дээ дуунууд чинь. Энийгээ авсан сэргээгээд ингээд авах. За энэ уртын дуу дагсан Монголын төмний маань нөгөө өв уламжлал гэдэг нэг юм байна шүү дээ. Чиний хүн дуугаар зарлагдахгүй. Тэрний дагс нөгөө найр наадам, ёс заншил, нах хэсэгсээ хөндлөх барих. Тэгэл одоо эрхэс дээдсээ хөндлөх, төрөө хөндлөх гэдэг олон юм явж идэг учраас зөвхөн одоо дуу төдийхнэр уртын дуу шааж болдоггүй. Монгол өхийг ч гэсэн тэр зөвхөн Монгол өх тэр нэг хоёр өх барилдаа зогсож байгаа хараад очлохгүй шүү дээ. Тэр их зардал маш том соёл тэр Монгол өхийг дагсан. Энэ одоо том агуу соёлуудын нэгэн адил уртын дуу маань дагсан олон соёл явдаг учраас энийг бид нар маш их нэр төртэй ямар нэгэн одоо ашиг гарахгүйгээр бид нар энд авч үлдэж хойд ийтэй за ингээд бид нар энэ ингээ сайхан аваад тэр одоо залуучууд хүлээж аваараа гэдэг ингээд өгөөд тэг үе үйлрүүлээд ингээд явах хэрэгтэй гэж одоо бид нар үздэг юм. Ийм л одоо гол зорилго байгаа бид нар. Уртын дуу бол мэдээж одоо Монголын үндэсний соёлын бас нэг одоо хүндтэй нэг салбар шүү дээ тийм ээ. Мэдээж одоо альва ямарваа нэг хүндэтгэлийг арга хэмжээнд дээр ихэвчлэн ерөнхийдөө уртын дуугаа их шиглүүлж уянгалуулж иж харагддаг. Тэгээ одоо төрийн бус гэхгүй за тэгэл шинэ хүүхдээ өсний найр шинэ айл гэр болох за албан газар байгуулга нээгдэхээр уламжлалт зан ёслоор бас арай төрийн хүндтгэлийн гэдгээрээ сүүлийн үед бол уртын дуугаа хүмүүс маш их ойлгодог дэмждэг уртын дуу морио хураа хоёроо ацарч одоо энэ нээлттэндээ хүндэтгэлтэй дуулуулъя гэдэг энэ бол бахархалтай тэгээд төрün одоо нөгөө уртын дуу залуучуудаа өв тэг юу үлдээж байна гэж асуусан шүү дээ. Тэгэхээр чинь энэ залуу үедээ бид нар бас багаас нь за тэр дундаа одоо 10 жилийн хүүхдүүдийн боловсрол 10 жилийн одоо уртын дунд уртын дуу гэдгийг одоо оруулж одоо хүүхэд наснаас нэг уртын дууг чихэнд нь одоо сонсгох, дуулж сургах тийм эсрэг жижиг уртын дуунаас авахлаад тэгээ дуугаараа дамжуулаад эх орон эрхчлөө гэд тэгээ ард түмэн аав ээжигээ хайрлах, адуу мал сүргээ хайрлах тэгээд ер нь уртын дуу дуулаад ингээд шанаж ах чинь зөвхөн Монгол эх орон гэхгүй энэ бүхэл бүтэн дэлхий чинь тэр чигээр ингээд багтчихэдэг. Тэгээд уртын дуу гэдэг маань Монголын одоо өвд амьдсан энэ дуунаас гадна уртын дуугийн маань одоо дэлхийн нийтээр мэддэг болсон энэ одоо дэлхийн нийт мэдэх одоо сайхан үүсдод манай түр хэлсэн 100-ны манлаа дуучин хөдөлмөрийн баатар нор банцлагчийн маань уйлхан зам тэмийн дуугаар дэлхийн нийт одоо анх одоо бүр сайн мэддэг болсон. Тэгээд үүнтэй уламжлаад одоо яг энэ шигэ одоо залуу хүүхдүүд маань хүн болгонд багаас эхлээд уртын дуу одоо мэддэг болоосай гэдээ одоо сургалтанд нь оруулж өгөө гэдээ одоо манай гавьяа багш Батбат агсан маань одоо амьд багтаас боловсролын сайттаас уулзаж энэ талаараас хэлжсэн. Тэгээд энэ маань бас утгагүй хэрэгжих байхаа гэж бодож байна. Мөн бас уртын дууны өдөрлөгтэй болъё. Энд чинь одоо ягаад гэвэл өдөртэй болъё гэж ингэж ярилцж байгаа. Энэ маань одоо бид нар нэг төрийн бус байгууллага ингэ шийдчихдэг бас төр засагтайгаа шийддэг учраас одоо нэг морио хуурыг залгах тий Чингис хааны хөргийн иш хөргийг залгах гэж чинь одоо Монгол өв соёлоо бид нар ч уламжлуулж байгаатай адилхан уртын дууны өдөртэй болох талаараа бас ерөнхийлөгчдөө бас санал оруулж тавья гэсэн удирдах зүйлийнхэн бас ингээд яригадаад явж байгаа. За тоглолтынхаа талаар дахин мэдээлэл хүргээд нэвтрүүлгээ зогсгоё. За тэгэхээр байна. За одоо тоглолт маань энэ 5 дахь өдөр байсан 2024-23 өдрийн 18-наас Монголын үйл төвчний эвлэлийн цагийн төв ордны их тагхимд болно. За үеийн уртын дууч за одоо сурж байгаа соёл урлагийн их сургуулийн сайхан залуу суралцагч оюутнууд маань Монгол Улсын консерваторийн суралцагч оюутнууд за СИТ их сургуулийн манай шавнар
тэмцээн сургуульд 80 хүүхэд байгаа. За тэгээд энэ одоо залуучууд бүгд оролцож тэрнээс тэгэл одоо ард авьяасна бүх л ур бүтээгч тэгээд одоо түрүү хэлсэн уртын дуу төдийгүүгээр Монголын ард түмний эд сонсох дуртай сайхан залуучууд маань бүгд одоо өөрсдийнхөө хоцолтыг дуулна. За олонний хэсэг бол мэдээж уртын дууны том нэг талаар найр болж шүү дээ тийм ээ. Олон хэсэг тувааж олон сайхан уртын дуу сонсох ёстой. Хүний сонсгол юуг амраасан, биеийг амраасан ийм л тоглолт хийнэ л гэж бид нар ингэж гол зориод ингээд тоглолтын мөн үлээж байгаа бол нэлээд сайхан бэлтгэл ажил сайхан гэж явж байгаа нэгэд үзэгч та бүхэн маань хөрөлцөн ирж одоо үзээрэй. Ерөнхийдөө билет ураг одоо өчигдрийн байдлаар гүйцэх секретарын нэг бэлтааж олдвол хэдэн билет л байна даа. Билетийг нь хаанаас авч болох вэ? За билетиг болохоор бид нар болохоор энд билетэн дээр утасны дугаар тавьчихсан. Тэгээ ер нь уртын дуучид маань хүмүүс өөрсдөө ингэж мэдээд ирээд ингэж аваад байгаа борлуулалтаа сайтай байгаа. За тэгэхээр та бүхэн бас Их Монголын шуранхай гэд Монголын уртын дуучдын нэгдсэн хүндэтгэлийн тоглолтыг 2024 оны за 2 сарын 23-ны Баасан гарагийн 18 цагт Монголын үндэсний үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордондоос очиж үзэх боломжтой байх нь тасалбараас цөөхөн тоогоор үлдсэн. За нэвтрүүлгийн маань өдөр бас давталттай гарна. Тэгэхээр та тэндээс бас утасны дугаар бичээд тавьчин. Тэндээс та дэлгэрэнгүй мэдээллийг бас хүлээн авах боломжтой. За тэгэхээр нэгэн оройг бол одоо уртын дууны ертөнцөөр аялж одоо нөгөө тайвширлыг юуг мэдэрч одоо ингээд тий айгуу гоё өнгөрөх бас боломж бүрдэж байгаа юм байна. За өнөөдрийн зочин ярилцлагын цагаар за Монголын уртын дууны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баяр Эрдэнэ, за Монголын уртын дууны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Оюун Туянаар оролцож бас уртын дууны талаараас гоё сонирхолтой мэдээлэл болон тоглолтын талаар мэдээлэл өглөө. Баярлалаа. Баярлалаа та бүхэндээ эргүүлэх сайн сайхан хийж дээдийг хүсэн өрөөё. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй. Хорвогийн хамгийн жаргалтай үсгүй онноч дөхөөсөн заяасан талархыг хосгож ханисан тавьданга харжээ отны ходонд дүүрэн жаргалтай орчдонгоо ираж өдрөө амьдрий хоёулаа хүмүүндээ дамрага ханнихан түшиг нүмөрөө хандан хайртай Заяатай гэргидээ онноч дөхөөсөн заяасан талархыг хосгож ханисан тавьданга
дүүрэн жаргалтай орчдонго